Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За баян болно гэдэг бол зүгээр нэг адтай өдөр мөнгө олоод л гинт бүх юм өөрчлөгдчихнэ гэсэн үг бол биш. Үнэн дээр баяжих нэг зам, тодорхой нэг систем, эсвэл тодорхой алхмууд байдаг юм байна гэдгийг бол сүүлийн үед ойлгоод байгаа. Та ч бас үүнийг сонсоод өөрийнхөө амьдралтай холбоод үзээрэй. За юуны өмнө нэг зүйлийг ойлгох нь их чухал байдаг юм байна л да. За баян байна гэдэг нь заавал банкны даасандаа их хэмжээний мөнгөтэй байхыг бол хэлдэггүй юм байна. Харин тэр мөнгөөрөө яг ямар амьдралын хэв маяг бүтээх вэ? Хэр бат бөх санхүүгийн аюулгүй байдалтай байх вэ? Стрессгүй амьдрах боломжтой юу? Хүссэн үедээ амарч чаддаг уу? Гэр бүлдээ цаг гаргаж чаддаг уу? Зэрэг одоо илүү өргөн ойлголтууд байдаг юм байна. Өөрөөр хэлбэл баян байна гэдэг бол таны хувьд юу гэсэн утгатай вэ гэдгийг эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй байдаг гэнэ. Тэгэхээр нэгдэх алхам нь юу вэ гэхээр баялаг гэж таны хувьд яг юу вэ гэдгийг тодорхойлох юм байна. Зарим хүний хувьд бол баялаг гэдэг нь бол том машин, том байр хаус те, зарим хүний хувьд өргүү байх, тайван амрах боломжтой байх байж болно. Эсвэл хин нэгний хувьд хүүхдээ сайн сургууль сургах боломж байж болно. Тиймээс би баян болно гэж ярихаас өмнө яг ямар амьдралыг хүсэж байна, надад яг юу хэрэгтэй вэ гэдгээ бодож маш тодорхой зураг гаргах хэрэгтэй байдаг юм байна. Бид яг юу руу явж байгаагаа мэдэхгүй бол яаж тэр газар хүрэх вэ? Тэрийг бас мэдэхгүй шүү дээ, тэ. За хоёр дахь чухал алхам бол зүгээр нэг ерөнхий ойлголт бол биш. Одоо яг өөрийн сонирхсан салбартаа үнэхээр сайн бусдаасаа илүү мэдлэгтэй, бусдаасаа илүү мэддэг болох тухай юм байна. За үүнийг энгийнээр хэлэх юм бол та ажиллаж байгаа бол бизнес хийж байгаа бол тухайн салбартаа бусдаасаа илүү ухаалаг болох ёстой. Өдөр бүр одоо багаар суралцах нь одоо хамгийн чухал. Ном унших, туршлагаа судлах, сургалтанд суух, хүмүүсээс асуух, мэдлэгээ тогтмол одоо нэмэгдүүлж байх нь бол өөрөө баян болох үндэс суурь болдог юм байна гэдгийг бол хамгийн сайн санах хэрэгтэй. Зүгээр нэг мөнгө олмоор байна гэж бодхоос илүүтэйгээр яг ямар үнцийг бүтээж чадах вэ? Би яг ямар чадвар эзэмших вэ гэдэг нь бол хамгийн чухал байдаг байх нь байна. Хэрвээ бизнесдээ ахис дэвшил гаргаж суралцах хүсвэл тайлбар хэсгээр байгаа манай онлайн сургалтын линкийг байгаад сонирхоорой. За үүний дараах буюу 3 дахь ахлам руугаа орж хэлье. За энэ нь юу вэ гэхээр ментор буюу амжилтанд хүрсэн хүнийг олж түүнийг дуурайх гэж байгаа. Энэ нь хин нэгнийг одоо сохроо шүт гэж хэлж байгаа хэрэг бол биш. Таны зорж байгаа салбарт одоо аль хэдийн амжилтанд хүрсэн та түн шиг зориг тавьж тухайн замдалд нь хүрэхэд илүү ойр төвт санагдсан тухайн хүнийхээ замдлалыг судална гэсэн үг. Тэр хүн яаж эхэлсэн, юу сурсан, ямар алдаа гаргасан, за түүнийг бас яаж даван туулсан, за яг юу хийж бэж үр дүнд хүрсэн бэ гэдгийг харах нь бол таны замыг бас богиносоход саад тутгарыг давхад бол хэрэгцээтэй тусламж болдог. Та бүх алдааг одоо өөрөө хийж суралцах шаардлагагүй байх нь шүү дээ. Бусдын алдааг харж ойлгож засаж явах нь бол илүү ухаалаг арга байгаа. За дөрөв дэх алхам нь юу вэ гэхээр өрсөлдөх давуу тал байгаа. Өөрөөр хэлбэл танд бусдаас ялгарх зүйл юу байна вэ гэсэн асуултанд бол хариулах юм байна. Ямар ч бизнес, ямар ч үйлчилгээ, ямар ч ажил дээр таныг одоо бусдаас илүү болгож байгаа нэг онцлог бол байх ёстой. Хэрв таны хийж байгаа зүйл бол бүхнийг одоо бусад хүн амархан хуулж чаддаг бол тэр урт хугацаанд таныг баяжуулахад одоо хэцүү төвөгтэй байх болно. Харин бусдад байхгүй шийдэл өөр өнцөг, онцгой чанар, үйлчилгээ эсвэл таны зам төлөв байж болно. Энэ ялгарлыг олох нь бол стратегийн хувьд бол хамгийн чухал хэсэг юм байна. За 5 дахь алхам бол мэдээж хэрэг шаргуу хөдөлмөр. За үүнийг бол хэн ч үүсэхгүй. Тэгэхээр энэ үед бол олон хүн шантардаг, алддаг. За тэгэхээр ямар ч сайн санаа бол ямар ч гайхалтай стратеги бол бодит ажил бодлоо маш их хөдөлмөр, за ууггүй байдал, ядрал, зүдрэл, төвчээрийг шаарддаг нь үнэн. Тэгэхээр энэ үед бол хаазаа тултал нь одоо дарах үе гэж ярьдаг. Өдөр болгон тогтмол ажиллаа хийх, өдөр болгон тогтмол сурах, анхаарал төвлөрөлтэй байх. За заримдаа амархыг хүссэн ч гэсэн үүнийг хойшлуулах шаардлагатай болдог нь үнэн. Тэгэхээр зөв хэрэгжилт байхгүй бол хамгийн сайн төлөвлөгөөч одоо хэрэггүй болдог байх нь. Тиймээс баялагын одоо жинхэнэ далд нууц нь бол шаргуу тасралтгүй хэрэгжүүлж байгаа хөдөлмөр, хийж байгаа үйлдэл, ухаалтай үйлдэлийг бол хөдөлмөрийг бол хийж байгаа. За 6 дахь алхам бол дасан цогцох гэж байгаа. Бидний одоо ямар ч төлөвлөгөө яг хүснээр минь болдгоо. Замдаа заавал саад асуудалд өөрчлөлт гарч ирдэг. Зах зээл өөрчлөгдөж болно, технологи солигдно, хүмүүсийн хэрэгцээ өөр болно. За энэ үедээ би алдаа хийчихлээ болох ёстой юм гинч бодох биш, харин яаж өөрчлөгдөх вэ? Яаж энэ шинэ нөхцөл байдалд тохируулах вэ гэж өөрөөсөө асууж сурах хэрэгтэй.
хурдан зогсож чаддаг хүмүүс бол эцсийн мөчид амжилтанд хүрдэг байх нэ. За 7 дахь алхам бол баялгаа өсгөх гэж байгаа. Тэгэхээр зөвхөн мөнгө олж байгаа нь хангалтгүй, олсон мөнгөө яаж өсгөх вэ гэдэг нь бас маш чухал бөгөөд энэ 7 алхмын хамгийн чухал хэсэг нь. Тэгэхээр баян хүмүүс дан ганц цалингаараа амьдрдаггүй гэдгийг бол бид бүхэн мэдж байгаа. Харин олсон орлогоо дахин хөрөнгө оруулалт болгож чаддаг. Орлогын олон урсгал бий болгох, хөрөнгө оруулалт хийх, бизнесээр тэлэх, санхүүгийн сахилга багттай байх зэрэг ойлголтууд бол энд хамаарж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгө бол таны төлөө ажилладаг байх ёстой гэдгийг бол ойлгох хэрэгтэй байх нь. За энэ 7 алхмын цаанд байгаа илүү том зураглалын талаар ярив. Ер нь бол баян болно гэдэг нь бол зөвхөн хүний хүчин чармаалтаас хамаарахгүй, бас таны тоглож байгаа талбайгаас ихээр шалтгаална гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар салбарт ажиллаж байна, ямар улсад амьдарч байна, ямар эдийн засгийн орчинд байна вэ гэдэг нь бодит илүү нөлөө үзүүлдэг байх нь. Жишээлх юм бол хүчирхэг эдийн засгтай оронд бизнес эхлүүлэх, сайн дэд буттай хотод компани байгуулах нь бол боломжийг хэд дахин нэмэгдүүлдэг. За тэгээд интернет, цахилгаан, логистик зэрэг сайн хөгжсөн газар ажиллах нь бол цаг хугацаа, зардал хоёрын хувьд бол ашигтай байх нь тодорхой. За үүн дээр нэмээд татварын бодлого, хууль зүйн эрх зүйн тогтвортой байдал, орчин бол нэлээд нөлөөлж байгаа гэдгийг бол бид бүхэн мэдж байгаа. За зарим улсад бол баялаг бүтээлээ гэхэд татвар бол хамгийн их хувийг авдаг ба зарим улсад хөрөнгөө хамгаалах бизнес эрхлэхэд илүү ээлтэй байдаг тийм. За тэгэхээр зарим улс оронд бол жигд бус тодорхой хотуудад төвлөрдөг байдаг. За жишээлх юм бол технологийн хувьд бол Silicon Valley, кино урлагийн хувьд бол Hollywood, худалдаа үйлчилгээний хувьд бол Дубай гэх мэт хотууд бол илүү хүмүүсийн мөнгө, санаа, боломжийн нэгтгэрлийг бий болгосон хотууд гэж хэлж болно тийм. За тэнд байхад хүмүүс илүү амжилтанд хүрэх магадлал нь өндөр байж болох юм. Тэгэхээр өөрөө ч илүү зоригтой томоор сэтгэдэг байж болно тийм. Гэхдээ амжилт гэдэг бол тийм нэг хэвийн зүйл биш. Тухайн хүний хувь хүний хөгжлөөс бол хамгийн их шалтгаалж байгаа. Орлого олно гэдэг нь бол ур чадвараас нь маш их шалтгаалж байгаа гэдгийг бол энэс та бүхэн ойлгосон баха. За тэгвэл баялаг бүтээдэг салбаруудын тухай авч үзье л да. Жишээ нь үл хөдлөлийн салбар бол байна. За хөшүүрэг буюу зах зээл нь ашиглаж том үнцэнтэй хөрөнгийг бага хөрөнгөөр удирдах боломжтой учраас энэ салбарт бол олон сая тэр бомтныг бол төрүүлсээр байгаа. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбар байдаг. Ер нь бол ямар ч үед хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ шаарддаг тул тогтвортой эрэлттэй салбар хിവэрэ байгаа. Гуравдугаарт жижиглэн худалдаа, загвар, онлайн худалдаанд орох юм байна. Дөрөвдүгээрт үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, за тавтхан санхүү хөрөнгө оруулалт ч юм уу, 6 дахь нь технологи болон стартап гэх мэт салбарууд бол илүү ашиг орлоготой байх боломжтой салбарууд гэж тооцогдсон юм байна. Тэгэхээр энэ бүх салбаруудын нэг нийтлэг зүйл нь болохоор юу вэ гэхээр масштаб буюу олон хүнд хүрэх боломжийг хэлж байгаа. Нөгөө талаар хөшүүрэг буюу бусны хүч хүчийг бол ашиглах боломжтой. Мөн технологи буюу капитал ашиглах боломж, өсөлт буюу ирээдүйн чиг хандлага таарах боломжууд нь бол өндөр байдаг байх нь байна. Хэрв эдгээр гурвын огтлцол байгаад салбарт ажиллаж чадах юм бол та орлого ихтэй болох боломж бол улам их нэмэгддэг. За тэгвэл хүмүүсийн хэв шинжүүд гэж бий. Зарим нь энтерпренер буюу систем бүтээгчид байдаг. Ийм хүмүүс бол баялагийг бүтээх бүрэн боломжтой. Шинэ юм шинжилэл хийж эрсдэл үрж чаддаг хүмүүсийг бол хэлнэ. Зарим хүмүүс нь хөрөнгө оруулагчид буюу тэд мөнгөө өсгөхөд илүү мэрэгсэн, төвчээртэй, тооцоотой хүмүүс байдаг. За зарим нь илүү мэрэгчлэтнүүд байдаг те. Хуульч, инженер гэх мэт ховор ур чадвартай хүмүүсүүд байж болно. Зарим нь операторууд буюу бэлэн систем авч ажилуулж чаддаг, менежмент сайн хийдэг хүмүүсийг хэлж болно. Зарим нь гибрид буюу тогтвортой ажилтаагаа хажуугаар хөрөнгө оруулж баяждаг юм төрлийн хүмүүсүүд байж байдаг. Та өөрөөсөө асуулт асуугаад үзээрэй. Би эдгээр хүмүүсийн аль төрөлт нь илүү багтах бол гэж бодоод үзээрэй. Би систем хөгжүүлэгч, бүтээгч үү, эсвэл хөрөнгө оруулагч төрлийн хүн юм болов уу, эсвэл сайн мэрэгчлэлтэн үү гэж. Тэгэхээр эдгээр асуултын хариулт нь таныг зөв зам руу оруулах чинь бас туслаж болох юм аа. За эцэст нь хэлэхэд бол баян болно гэдэг нь санамсаргүй аз биш гэдгийг бол бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол сонголт, судалгаа, төлөвлөгөө, төвчээр, тасралтгүй суралцах үйл явц юм байгаа. Зөв салбартаа зөв цаг үедээ зөв стратегиэр ажиллаж чадах юм бол өөрийнхөө зам төлөв тохирсон арга барилаа олж чадвал хинч ашиг орлогыг бий болгох боломжтой. Гол нь эхлээд бодлогоо тодорхойлж дараа нь системтэйгээр алхам атгамаар урагшлах хэрэгтэй гэдэг бол мартаж болохгүй нэ. Тэгэхээр та яг өөрөөсөө нэг хоёр асуулт асуугаад үзэлтэй. Нэгдүгürt баян байна гэдэг нь миний хувьд яг юу гэсэн үг вэ? Хоёрдугаарт
Өнөөдөр би зорилготой ойртохын тулд яг ямар жижигхэн алхам хийж чадах вэ гэж. Тэгэхээр миний өмнөх видеонуудыг үзэх юм бол би compound effect буюу системтэй амьдралын загвар гэсэн видео оруулсан байгаа. Тэгэхээр жижиг алхмууд нийсээр том үр дүнд хүрдэг тухай бол тэр видеон дээр ярьсан. Тиймээс өөртөө итгээд суралцаад дасан зохицоод тууштай яваарай. Тэгвэл одоо хинч одоо өөрийнхөө хүссэн бүтээхийг хүссэн амьдралдаа хүрч чадна гэдэг урмын үгээр энэ видеогоо дуусгая. За энэ видео таалагдсан бол та бүхэн лайк, комментээ үлдээгээрэй. Манай сувгийг subscribe хийж дагаарай. За мөн бидний хүргэж байгаа маркетинг борлуулалт болон анхаарал татах хүүг, борлуулалтын яриа гэсэн сургалтуудыг сухаар бол description хэсгээр баярлж байгаа линкэн дээр дараад сонирхоорой. Баярлалаа.